Хар хаймран гутал. Өвөө эмээгийн залуудаа өмсөж байсан хар хаймран гутал. Аав ээжийн багадаа өмсөж байсан холхинож томдсон хар хаймран гутал. Одоо ирэхэд бодохноо инээж шоолох биш харин инхри дотн санагдах дурсамж үлдээсэн хар хаймран гутал. Хар хаймран гутал. Уур хүргэм, хайр татам, бас гондол төрүүлэм хилээж аль хэдийн өнгөрсөн зүүд мэд үлгэр. Дахин эргэж ирэхгүй өнгөрсөн цаг үе дотн сайхан дурсамж билээ. Зүүд мэд үлгэр хар хаймран гутал, хар хаймран гутал. Дөрөнд хувцасны Өнгөрсөн жилийн өвөл байлаа. Манай ангид Ястмилхи гэдэг хожтой нэгэн хүүхэд байсан юм. Нэр нь Сумянго. Болгоомжтой. Мянгогийн өмсөж байгаа дөрөнд хувцас ийм түүхтэй ажээ. 17년 전에 17 жилийн өмнө нэгэн сурагч энэ дөрөнд хувцсыг 6 жилийн турш өмсөж байгаад дунд ангид орсон дүүдээ өгч. Тэр нь бас 6 жил өмсөжээ. Дүүн найзынхаа дүүд өгч гин. Тэр хүүхэд нь 5 жил өмсөж байгаад цаашид өмсөхийн аргагүй боллоо хэмээн хаях гэж байсныг Мянго гуйж аваад өмссөн байгаа юм. Өвдгөнд нь 19 удаа нөхөөс тавьж. Тохойг нь 7 удаа нөхсөн. Бүгсэн дээр нь 20 гаруй удаа нөхөөс тавьсан гэх боловч тэрнээс илүү байж магадгүй. Болгоомжтой байхгүй бол салхи гарах төдийд ч юм уу онгохын төдийд л ургадаж мэдэх аж. Болгоомжтой. Номхон талархал илэрхийл. Баярлалаа. Шуугилдаад байлгүй ангийн дарга бие даалтын хэлэг. За. Өнөөдрийн жижүүр самбар арчиж үлдсэн чимээ шууган гаргалгүй бие даалтын ажиллаа хийцгээ. Үүмэлээд байгаа дараа нь яхаа өөрөө мэднэ үз. Ястмын хийж жижүүрийн байна. Удаан болгоомжтой. Сая хин өнгөсөн нөхөр өөрийгөө илчил. өөрийгөө илчиж бурууга хүлээ. Ангийн дарга би өнгөсөн юм аа. Самбарын алчуур авах гэж тонгоож байгаад л айх тэр хүчтэй онгослаа да. Өмдөч нурагчж. Дөрөнд хувцас шалны алчуурд байна шүү дээ. Сумянго олж игэл дөрөнд хувцас шинээр худалдаж явбал яасан юм? Өөр өмхрөөд онгоход л урагдаж байна штэ. Онгоход урагдлаач шинээр авахд арайч л. Харам буруу Салхи хүчтэй үлээвэл урагдах уу? Тэгэлтэй. Яна намайг үлээсэн чи хувцас нь урагчихлаа шүү дээ. Зүгээр дээ. Уучлаарай би зүгээр тоглоод л үлээсэн юм баггүй юу? Зүгээрээ энэ хувцас суучирч муудсан болоод л тэр хүчи шинэ хувцас авч өмсөлдөө сонин тарааж олсон мөнгөө яаж гсэн юм? Дахиад урагчихлаа шүү дээ. Намайг уучлаарай. За зүгээр дээ нөхчхий. Чи санаа зовох хэрэггүй дээ. Ингээд л нөхчнө. Өнөө хүртэл чи ер нь хэдэн удаа иж байгаа хүн бэ? Гарын шууг бол анх удаага л ойж байна. Хоорлож зарлахчгүй. Харин ч би санаа зовчихлоо. Миний сэтгэлийг засч байгааг нь. Хичээл дууслаа. Номхон талархал илэрхийл. Баярлалаа багшаа. Шууд гэртээ харж гэрийн даалгавраа хийгээрэй. Ойлгов уу? Өнөөдөр салхи хүчтэй үлээж багч нь вэ? Яник чи өнөөдөр талхав жохоо битгий мартаарай. санаа битгий заваа аваад өгчихнө. Ястмилхи тэнд явж байна. Тэр зөөлөг хувцас нь урагдчихъя гээд ингэж болгоомжтой явж байгаа юм биз дээ. Чи ер нь өөрөө ямар хувцастай болчиход хүнийг ингэж хаалж байгаа юм?
Чи яагаад гинт уурлаад унаваа? За, сайхан хооллоорой. Эцгээ. Сайхан халуунаар байна шүү. Улаан шашны чихэрлэг амтыгээ. Ийм хүйтэн салхитай өдөр чигээс халуун талах яг тохирно да. Малгай минь хийсэх нэ. Үгүй. Хөөх, ямар хачаа юм бэ? Нарийн авьяас гайхамшигтай үзүүлбэр байна шүү. Сайн байна уу? Сайн байна уу? Бааз юу? Дөрөм төвц тоглолттой байна. Надад асуудал байхгүй те. Надад ч гэсэн Дээд талын төвчөө төвчлөөгүй. Би ч гэсэн тийшээ очоод дөрөв хөлөл. тэр мянган юу? Сайн байна уу? Баазараа. Уучлаарай. Чи энэ сургуулийн сурагч. Эсвэл өөр хэрэгээр яваа хүн юм уу? Би уг нь энэ сургуулийн сурагч л да. Юу? Юу гинэ? Хөөх амтан. Дөрөм төвц байхгүй учраас энгийн хувцастай ирэлээ гинэ. Тийм ээ. Гой. Нэг удаа цогцондоо дөрөм төвц өмснөө гэж чангаар хэлнэ, ойлгосноо? Ойлголоо. Янгуугийн хувц өмсгийн арга урагцсан бололтой. Дөрөм төвц өмсөн. Чанга дугаар хэл. Дөрөм төвц өмсөн. Дөрөм төвц өмсөн. Өвдөж байгаа хта. Элүү чангаар. Дөрөм төвц өмсөн. Та нар одоо босцгоо. За, Товчоо төвчлөгөө битгий мартаарай. ойлголоо. Бос. Чи маргааш дахиад энгийн хувцастай хүрээд ирэх юм биш үстэй. Одоо явж болно, ойлгосноо? За. Хичээл тасалсан сурагч байна уу? Байхгүй. Тийм үү? Та чинь хиний аав билээ? Манай ангийн 100 мянгуутай төстэй царайдаг бодоход мянгуугийн аав юм шиг байна, тийм үү? Би сурагч 100 мянгуугийн анги даасан багш нь байна. Мянгуу өвдөд та оронд нь ирсэн байх нь мөн үү? Би арай хэлүүлчихгүй те. Маргааш дөрөм товцоо өмсч ирээрээ ойлгов уу? За. Тэр дөрөм тооцгүйгээсээ болоод сургуулийн аргач мэдэн шүү. Хөөрхи амтэн. Хаа, надад нэг сайхан санаа төрлөө. Болох юм болов? Мянгуу. Юу гээ? Мянгуу, чиний дөрөм товчны асуудлыг бид зохицуулъя. Юу? Чи үнэ хэлж өгнө үү? Яаж? Тагаад яваа. Тэгэхээр энэ шуудаагаар дөрөм товцос хийн гэсэн үг үү? Тийм ээ. Дөрвөн ширхгийг өгөөч. Тэг аваад яв. Гэхдээ болох юм болоо та? Болдгүй яг уу? Би оюутны машинаар ойж чадна. Хар будагнаас 10 вон давъя. Хар будаг гэж байгаа. Эсгүүрийн хэг өгөөч гэж юу? Манайх эсгүүр хамаагүй өгдөг юм аа. Энэ хүүхдэд дөрөм товц хийх мөнгө байдгүй. Дөрөм товцгүй бол сургуультай явж чадахгүй түрээд байна. Хэцүү хүнд байдалд орж та. За яах вэ? Эсгүүр өгье. Өөрөөсөө оёод үз. Баярлалаа. Манай нэ. Сайн байна уу? Манай мянгуугийн найзууд Ямар хачин ярьд юм бэ? Шүдэн унсан болохоор тэрэлтэй. мянгуу хэмээд 10 вон өгчих чихэр идмээр. За одоохоо. Энэ вэ нэмэ? Баярлалаа. Би хортхон яваад ирье.
Чихрээ амтрхан идээрээ. Эмээ, Чи мэдээгүй хойлохны амьдардаг юм уу? сонин тараа нь хичээлдээ явна. Эмээдээ хоолыг хийж өгнө гэдэл. Ачтай хүү ах нэ? Тийм биш л дээ. Мянгу чи усамслагч та. За одоохон. Ингээд гурилын гөвөөд би яваад хоёдлын машин аваад ирье. Наад оёдлын машин чинь манай эд хөрөнгө нэгдүгээр бичигдэх үнэтэй эд шүү. Битгий эвдэлчээрээ. Санаа битгий зовоо ээж. Чол чи үнэхээр авьяастай юм аа. За юу шалих вэ? Хөөх. Манай мянгу өнөөдөр шинээр төржээ. Яст мэлхий туулай болчихсон байна. Хатанаас ихтэд мянгу туудаа шүү, туудаа. Цагийн өнгөрсөн хүн хэм бэ? Одоохон гэмээ хүлээ. Би 10 будаа эдсэн чинь гизэж яхаа эвгүрхэд хуучлаарай. Өмд нь орж өгөө харъя. Харъя да. Урагдаагүй л шүү дээ. Хүй, тэрийг хардаа чи чүнгээр яст мэлхий юм аа. Наруу дээр нь яст мэлхийгээ гэж. Яст мэлхий гурил. Гурилын шуудааг будганд оруулсан боловч гурилын шошго битсэн бэхний мөр мэдэгдэхүйц үлдсэн байлаа. Ийм жаалдаа гаргах гэж. Энэ дүрмд хувцсны түүхийг тухайн үед болсон бодит үйл явдлаас сэдвэлэн бичсэн болно. 할아버지 할머니 어릴 적 신던 못생긴 검정고무신 엄마 아빠도 모두 어릴 적 신던 헐렁한 검정고무신 미워도 했고 사랑도 했고 원망도 했지만 모두 다 아름답고 정다운 얘기 휘파람 색색 불며 즐거웠던 얘기 살며시 꺼내보면 어린 시절 추억이 숨어있대요 지나간 시절 다시 오지 않지만 사랑스런 검정고무신 재미있고 정다운 얘기 검정고무신